За тэгээд манай одоо хамгийн сүүлийн спикер бол та бүхэн сайн мэдэх Монгол Бадарчин нэрээр алдарсан Амаа ах маань байна. За сайн байна. За өөрийгөө танилцуулъя. Батбогт Жамбал сүрэнгийн зоол баяр гэдэг юм аа. Тэгээд Амаа гэдэг нь яг нь явж байгаа төслүүд Монгол Бадарчин гэдэг төсөл байгаа, Амаа гэдэг төсөл байгаа, Илгээл Дээдсэн гэдэг төсөл байгаа. Энэ маш олон 20 төслүүд явж байгаа. Тэрний нэг нэрээр нь хүмүүс таньдаг болсон болохоор тэгээд Амаа гэдгээр явцаа. Нөгөөдөгөө гадаад явж байхад бас нэг юм Амаа гэдэг хэлбэр нэрээ танилцуулах их амар байсан л да. Тэгэхээр за Амаа гэдгээр. За тэгээд яг товчхон зөвөр өөрийнхөө яг энэ аяллахын тухай ярьж өгье. За би болохоор бүгд найрамд Монгол ард улсын иргэн. Энд бүгд найрамд Монгол ард улсын иргэн байна уу? За тэгээд миний хувьд бол яг ингээ бүгд найрамд Монгол ард улс 90 онд ингээд хувьсгал гэдэг бид нар гадны тархи угаалгаас болоод одоо нэг ажилтгуу програм биднэрт ороод тэгээд үндсэндээ 15 жил гаруй хямарсан. За 90 оны дунд үед талханд очирлж байсан. 2000 онд одоо энэ уул уурхай байгаль орчин устдаад. Тэгээд 2005 онд юу гэж утсан гэхээр за ерөөс 2000-аас 2005 оны үед Монгол электро хөгжим клубын соёл гэдэг нэг зөвхөн хөгжмөд биш. Өртөө залуучууд нэг биеийнхээ нэг цагийг гоё өнгөрөөдөг болгоё гэдэг тэр соёлыг 5 жил ажиллаад үндсэндээ өнөөдөр ингэ залуучууд ганцаараа ингэж клуб ордог болсон л та. 2000 оноос өмнө бол заавал айрнаа дагуулж явахгүй байсан бол тийм цаг байсан. Санаж байгаа юм тий. Тэгээ заавал өөрөнд өргөдөл явна. Өөр дүүрэгт орж болохгүй яагаад бол нөгөө дүүргийн дошингийнхэн дэж гэдэг юм уу. Тэгээ тэр нэг юу өөрчлөлтөнд бол 5 жил гаруй ажиллаад 2005 онд ердөө дэлхийг дэлхийн бүсийн нууцыг олё гэж гарсан байдаг. За тэгээд би угаасаа ямар нэг юмны учрыг олохыг л зардаг тийм хүн л да. Яг одоо манай гэрийнхэн зурагт авал тэрийг шууд оройн авсан өдрийнх нь оройн бүх болтуудын задлаад доторх нь үтчихдэг. За нэг зурагт гэж нэг юм байт юм, ийм ламптай байт юм ингээд. Тэгээд тийм нэг чанараас болоод юу чи 2005 онд ерөөсөө бүсийн нууцыг олё гэж гарсан. Тэгээ хүмүүс намайг аялаг шиг боддог. Аялал гэдэг нь бол зүгээр яг тэр зам нь болохоос биш миний гол ажил нь биш. Тэгээ Бадарчин гэдэг байгаа нь болохоор яг нэг өөрийн Бадарчин гол санаа нь юу гэхээр өөрийн бүх юмас татгалзаж хагаад ерөөсөө юмны учрыг нь олё гэдэг тэр зам юм байгаа юм л да. Тэгэхээр ингээд 2005 онд гараад нийтдээ 11 жил бадарчсан байдаг. Тэгээ 11 жилийн хугацаанд дэлхийд бараг 4 тойрхой тайны газрыг тулсан. Тэгээ одоогийн 7 тэрбум хүн дотор хамгийн их юм үзлүүд тайлаа. Тэгээ дээрээс нь хамгийн хүнд замыг тулсан. Тэр юм бол одоо яах аргагүй. Одоо барахаар болсон байгаа. За миний номыг уншижсэн хүмүүс байгаа юу? Би нэг ном тайзнаар аваад гараад ирлээ. Тэгээ өнөөдөр нэг азтан нэг дарс дурсахыг сүүлийн бараг нэг юуны хэдэн жилийн хугацаанд ч юм 500 гаруй уулзалт хийж байгаа. Тэгээ уулзалт болгон дээр л би заавал нэг ном дурсах тий. Яг энэ өдрөө ингээд гар үсгээд тэмдэглэжүүлдэг гэдэг. За тэгээд энэ номуудын гол зорилго нь юу байсан бэ гэхээр ердөө дэлхийн ертөнцөөр ингээд сони хачин юу вэ? Ердөө монголчууд бид нэр заавал юм ингэж өөрсдөө одоо бүх асуудлууд нь туулахгүйгээр тэр нэг бүх юмнуудыг олж мэдээд нэг өсрөөд гарч ирсэн тийм санаа байгаа юм. Тэгээд үндсэндээ энэ Монгол Бадарчин гэдэг гол санаа нь юу гэхээр бид нэр нэгдүгээр улс болчихё. Угаасаа болж л байсан, хоёр ч удаа болж байсан ус манайхаас өөр байхгүй шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр улс болохын тулд юу хэрэгтэй вэ гэдэг нь яг энэ дэлхийн хамгийн өндөр хүчтэйгээс ахуулаад дайнд ажинда бүх улсуудыг ингэж тоолж авсан байт. Тэгээд энэ одоо Бадарчны одоо хийжсэн гол ажлын зүйл нь юу байсан бэ гэхээр ердөө аль нэг улсад очих юм бол хамгийн одоо хотынхын төв манайхаар бол одоо өгдөд 40 мянгад зайсан, тэгээд Баян Ошоо, тэгээд Захын аймгийн төв, Захын одоо сум, тэгээд бусад улстай залхаж байгаа хил энэ бүх юмнуудыг ингэж архив одоо сая машинтай ингээд яваад Google-ийн зураг авч ирсэн бол энэ дэлхийн нэг өдрөөс номыг үзсэн хүмүүс байна уу? Тэр ном жишээлбэл ингээд жирийн хөдөөний залуу монголууд үзэхэд бүгдийг ингээд ангилсан. За дэлхий гэдэг бол ийм ус орн байдаг юм, ийм далбаатай, гадаадаар бол ингэж нэрлэлтэй юм байна. Барилга байшин гэж архитектур юм байна, орон сууц хүн гэж одоо орон сууц гэхэд бүгдийг ангилаад тавьчихсан. Хоол гэдэг нь ангилаад тавьчихсан. Нэг юм ном хийж байгаа тэр ажил нь одоо үндсэндээ бараг дэлхийд байхгүй тийм ном хийчихэд байна л да. Энэ номын гол зорилго нь бол эхлээд залуучууд бид нар юм үзээд эхлээд нүдэн тайжиж тэгээд дараах хүчний тухай ярихгүй бол өнөөдөр зүгээр ингээ харахуугаар явж болохгүй мэн гэдэг. Тэгээ өнөөдөр нэг факап гэдэг нэг юм сонин нэртэй урилга яхад ихнээ татгалзсан л да. За юм чинь энэ сонин нэртэй ямар сонин юм бэ гэдэг. Тэгсэн чинь яг зүгээр гол санаа нь юу байсан бэ гэхээр энэ юу яах юм бэ наа. Хэцүү байсан юм яриад тэгээ тэр нь эцсийн дүндээ сайн болсон зүйлийнхээ тухай ярих хэрэгтэй гэдэг. Тэгээ би ингээд сайн бодож байгаад яг энэ Египтэд болсон нэг үйл явдлын тухай газрын зургийг гаргаж юу яаж байгаа. Энэ бол нөө. За тэгээд анх ингээд мэдээж анх зам гарахдаа дэлхийг тойрно гэдэг чинь бол ингээд яг Оросын улманы улсаар явбал хойд Скандинав руу явбал Европын баруун Европоор англиар цааш Америк ингээд тойрч нэг 20 хэдэн орноор гарах төлөвлөгөө гаргасан.
Тэгээд ингээд Европоор яваад байсан чинь миний нөө хайгаад байсан хөгжлийн тухай юмээс олдохгүйсэн. Өөрөөр хэлбэл нөгөө нэг би юу хайгаад байгаа гэхээр нийгмийн хамгийн зөв зохион байгуулалтын систем нь олчих юм бол тэрний тусламжтай бид нар хөгжиж нөө яг л систем буруу байх юм бол програм буруу байх юм бол хөгжихгүй гээд тэгээд Европоор явуулсан Европч нь олон зуун жилийн сайн мөн бүгдийг үзээд бүх систем нь жигдэрсэн болохоор ерөөс юм олдохгүй байсан. Тэгвэл бол тэгвэл замаа эргүүлээд тэгээд ингээд Италиас Грек ороод ингээд Туркээр ороод тэгээд Сириэр ороод Израиль, Ливан ороод тэгээд Египт орсон. Тэгээд Египт би нөгөө нэг Египтээс доош ингээд Судан орох гэсэн. Суданд яг иргэний лайн одоо ч Судан ч 2 хуваагдсан шүү дээ. 2006 оны үед бол хуваагддаг байсан. Яг иргэний лайн энэсгээр яваа. Тэгээд дээрэс нь гадны өндөрөөс виз авч хамгийн авч чаддгүй хамгийн хэцүү тийм визний газар байсан. Тэгээд ингээд Суданы визэнд орсон чинь надад виз өгөөг. Виз өгөөг шалтгаан юу байсан бэ гэсэн би нөр Израиль улсад очсон. Тэгээд нэг Араб лалын орнууд чинь нэг юуны энэ еврей орныг өглөөшөрд өөрөө Израиль очсон хүнд энэ лалын бүх улс орнууд виз хатгалцдаг тийм байдаг байсан. Тэгээд яг тэрийг өмнө мэдчихсэн болохоор Израиль орохдоо нэг тамад аруулахгүй гэж болдё. Одоо өөрөө нэг Израилийн 6 хотыг аруулахгүй би Израилаас гарсан чинь яг энэ Израилийн Египт орны хооронд нэг Тафа гэдэг хэлийн Египтийн талын тамга паспортн дээр байж таараад тэгээд тэр байдлаас болоод Каиро байсан гэж гарч чадахгүй. Тэгээд үндсэндээ гаццсан. Тэгээд нэг би чинь яг өөр бадарчин хүн гэдэг чинь мөнгө зүм хийж болохгүй, бизнес хийж болохгүй, бүх хэд тогтоос татгалзсан, эд шунлаас татгалзсан, хувийнаас татгалздаг болохоор миний аялыг бол яг миний ор талд байгаа ах トゥ хамаатасаа ээж аав ерөөс найз нөхөд бүгд л тодорхой хэмжээгээр ингээд хөрөнгө оруулаад чи маш баг зарчтай явж байгаа шүү дээ. Тэгээд тийм зарчтай явж байсан болохоор нөгөө нэг цаашаа явж чадахгүй гацчих бол өдөр болгон мөнгө өдөрт 10-аас 20 доллар хэмнээд хэмнээд л 10-аас 20 доллар за тэгээд зарим одоо үзүр мүзүртэй үед бол 100 доллар гэдэг. Тэгээд ингээд гацсан байж байгаа. Тэгээд юу одоо яг энэ одоо энэ Синай гэдэг юм хойг байгаа. Энэ Синайын хойгийн урт хэсэгт Шарм-эл-Шейх гэж газар байсан. Шарм-эл-Шейх газрын тухай сонсч байсан хүмүүс гараа өргөдөө. За энэ Шарм-эл-Шейх гэдэг нэг юм одоо бид хандсан нэг юм бэлгүү газар байна. Дэлхийн хамгийн аялал жуулчлалын өөрөөсөө Деважин гэдэг газар. 380 резорттой. Одоо резорт гэдэг чинь маа Чингис хаан төшөд бодлоос ч том юуны газар шүү дээ. Тэгээд ийм газар яг үндсэндээ тэгээ санаандгүй явж байгаа болцсон. Тэгээд нөгөө нэг гарч чадахгүй, виз авч чадахгүй, ийшээ Сауди Араб надад виз өгөхгүй. Ягаад гэвэл бас Израиль очиж байсан. Йорданаас би дөнгөж ирсэн. Буцаад авахын тулд ганц ус учраас виз авах амар төвөгтэй. Энэ нөгөө нэг юуны усууд бас байхгүй. Үндсэндээ Египт ус гэдэг гацсан. Тэгээд гацсан байсан болохоор яасан бэ гэхээр за тэгвэл одоо цаанаас тэгэл газ гэж байгаа билгүү дээ гэдэг. Гэхдээ нөгөө нэг доктор ингээ бачуураад ямар сайн энэ Каиро бусад бүх хотуудаар нь яваад зураг архивуудаа ингээ цуглуулад тухайн хүмүүсийн амьдралаа танилцж байгаа. Тэгээд Шарм-эл-Шейх гэж газар болоод. Тэгээд Шарм-эл-Шейх нь болохоор аялал жуулчлалын газар учраас маш үнэтэй газар. Тэгээд би ингээл нөгөө хүмүүстэй танилцаадгүй яах вэ гэсэн чинь хүмүүс гэж байна. Гэхдээ чи ажил хийчихгүй гэнэ. Тэгэхээр за нэрээ ингээд буцаж явж болохгүй, Монгол руу гаж явж болохгүй. Тэгээд энэ ч байж байгаа ч за нэг ажил хийж байгаа дахиад нэг 2-3 сарын дараа нэг автуулж байгаа дахиад орчих гэдэг. Яг гэвэл нөгөө нэг энэ арабууд чинь Азад бүгд адилхан царайтай харагддаг. Тэгэхээр нөгөө нэг жоохон царайгаа уйлшиж байгаа бүсмэсээ ургуулж дахиад орчих гэж боддог бай. Тэгээд Шарм-эл-Шейх гэж газар очсон. Тэгэл ажил олохгүй бол нэг CV-гээ надад чинь маш сайн CV дээ. Тэгээд Монголдо 23 доо сургууль бас тусгай бэлтгэлтэй явцсан. Дээрээс нь зөвлөлтөд сургууль явцсан. Олон улсын харилцаа төгссөн. 4-5 хэлээр ярьдаг. Өөрөө студ байгуулж ирсэн гэдэг. Ингээд амар CV-тэй ингээд нэг танилцуулга юунуудаа буудлууд ингээд аж ахуйн компанид өгөөд ирсэн чинь бүгд авдаггүй. Тэгэл би нөгөө нэг таны найзаар ахуулаад асуулгаад биш яг нам авахгүй гэсэн over qualified гэнэ. Тэгээ амар хэлцсэн байна. Ямар ч газар ч юм авахгүй. Тэгэл ингээд хэсэг Италичууд энэ мацаа. Энэ хэсэг Итали найзуудтай ингээд танилцаад тэгсэн чинь эднэр тэгнэ. Өчиг анимашн хийчихгүй гинэ. Тэгэхээр би ингээд анимашн гэж юу гэдэг вэ? Зүгээр би шахаа зүгээр тэр анимашн ажилуулдаг хүнтэй танилцуулж шаа бол ямар ч асуудалгүй болно гэдэг нэ. Тэгээ энэ одоо өнөөдрийн ярих зүйл нь юу гэхээр ердөө дэлхийд энэ маш сонин мэргэжлүүд юм байна. Одоо би энэ аялж авах хугацаанд маш олон төрлийн мэргэжлийн хүмүүсийн танилцаад ингээд судалж байсан. Гэхдээ энэ анимашн гэж ажлын тухай би таарч өнөөдөр ярьж өгье гэж бодлоо. За анимашн гэж ажлыг яадаг вэ гэсэн чинь одоо манайхаар бол пионер өдөрдөгч. Тэ? Одоо ингээр бидний ойлголтоор бол пионер өдөрдөгч байдаг шүү дээ. За энэ том резортуудад энэ анимашн гэж хүмүүс байдаг юм байна. За тэд нэр яадаг вэ гэсэн чинь за би тийг асуухгүй гэдэг. Яг юу хийх юм бэ гэсэн чинь за чамд бол ингээд яг нэг яг жуулчд байгаа яг тийм адилхан өрөө өгнө гинэ. Одоо өөрөөр би яг аврагч шиг амар гэсэн үг шүү дээ буудлын.
Тэгээ хоол унцгсан all inclusive гэж бүх хоол ингээд өсөн бааранд очиж өсөн маяг жууж болдог. Тийм бол чи яг тэр эрхийг эдлэн. За тэгээ чи яах ёстой гэсэн чи за өглөө ингээд 10 цагт босно гинэ. 10 цагт ажил эхэлнэ. За юу хийх гэсэн чи за 10 цагт бол чи ингээд далайн ирэг дээр очиод тэгээд хамгийн гол нь 4-өөс илүү хүн чи цуглуулсан байх хэрэгтэй. А тэгээд чи өсөн маяг тэр нөгөө нэг волейбол тоглоно одоо юу тэ одоо 10 цагаас 1 цагийн хооронд тийм ажил хийгэнэ. Тэгээ би гайхлаа. Ийм ажил зүгээд юм үү те буудлаа авах чинь. Тэгээ дээрэс нь энэ бол миний зөвөр дуртай. Угаасаа би хийх юм шүү дээ. Угаасаа би далайн ирэх дээр байгаа бол хин нэгэнтэй нэг бол волейбол тоглосон, нэг бол яа гэдэг. Тэгээ дараа нь яах юм. За нэгээс бол хоолнд орно. Яг all inclusive гэж яг бусад зочдтой адилхан хооллоод 3 цаг хүртэл амраад 3 цагаас буудлын уртлын нөгөө юу бассейн дээр ингээд юу хийх гэсэн чинь за тэгээд нөгөө бассейн дээр нөгөө усны волейбол тоглоно, даарч тийм. Ер нь хамгийн гол энэ анимашн гэж хийдэг хүний ажил нь юу гэсэн чинь юу яах хэрэгтэй гэнэ. Зөвхөн л хүмүүсийг л цуглуулах хэрэгтэй, хөдөлгөөх хэрэгтэй. За болж байна. За тэгээд гэсэн чинь за тэгээд 7 цаг хүртэл ажиллаад 7-оос хоолнд очиод тэгээд 7-оос 1-9 хүртэл амарчаад 9 цагаас нэг юм одоо энэ юуны буудлын юун дээр тоглолт Монголд одоо жижиг мүжиг тоглолт. За наа чи болчихж байгаа юм байна. Тэгээд үндсэндээ би энэ чинь 3 сар гаруй нэг ажил хийсэн. Тэгээд дээрээс нь цалиа. Тэгээд яг цалин $300. Гэхдээ $300 миний угаасаа би сард бараг $300-аас илүү доллар зардал гаргаж ирсэн. Буудал буугаад, хоол ундаа өдөр болгоны активити ч юм уу би өөр мөнгө төлөөд хийхээр байл надаа энэ цаанаас нэг өгчөж байгаа байхгүй. Тэгээд би ингээд энэ чинь ингээд 3 сар гаруй байх хугацаанд би бүр гайхсан. Тэгээд яг зөвөр энэ маш олон найз нөхдөд болсон болохоор энэ Sharm el-Sheikh гэдэг одоо энэ бүс нутгийн хамгийн том аяж ус. Энэ бүс нутаг гэдэг чинь одоо Европоос бараг 30 мянган тутамдагс том бууж ирж байна. Тэгээ би энэ ч байх хугацаанд юу сурсан бэ гэхээр яг энэ аяж уустад гэж юу байдгийг би доктор марцсан учраас яг буудлын салбар нь ямар байдгийг, тур операторууд юу байдгийг, үн өртөг ямар байдгийг, ямар улс орны аяж уустад юу илүү сонирхдаг, ямар хэмжээний зардал гаргадгийг судалж байгаад 3 сар хугацаанд судалтай би зөндөө найзтай болсон болохоор би нөгөө зурагчин болсон нэг мэдсэн чи бас. Давхар одоо энэ анимашн бол миний өдөр тутмын амьдрал. Зурагчин болохоор энэ нөгөө Sharm el-Sheikh гэж хотын сэтгүүл гардаг, цорын ганц сэтгүүл. Тэр сэтгүүлд болохоор энэ нөгөө шөнийн амьдрал, клуб, мөв тэр нэгний зургийг оруулдаг байхгүй. Тэгээ тэр зургийг маань найз өчигдвэл угаасаа клуб мэдээм чи клубаар ороод яачих гэсэн чи Паша гэдэг клуб байж шил 50000 хүн ордог. Одоо заалных нь хасан ингээд бассейн шүвшрээ хөрхрээд тэгээд үндсэндээ миний амьдралдаа анхны бараг тийм сонин ертөнцид ороод ирж байгаа байхгүй. Монгол тийм бид нар өмнө ойлгохгүй байхгүй. Европоос би тийм үзээгүй. Өөрөө одоо л бараг хаач тийм хот үзээгүй. Бүхэл тийм аяж устай. Тэгээ Египт улс болохоор энэ нэг юм тусгай бүс гаргаад энийг олон улсын цэргүүд хамгаалдаг. Одоо тэр бүс рүү орохын тулд яг л хилээр гарч байгаа юм шиг. Тэгтээ энэ арабын цэргүүд биш, Израиль цэргүүд биш. Бараг нүүбийн цэргүүд зогсож байгаа байхгүй. Шалгаад тэгээ дотор оруулах бол юм сонин газар. Та нар бол энэ Sharm el-Sheikh аяж ус гэж байгаа заавал үзэх хэрэгтэй газар. Одоо яг сайн нөгөө нэг интернет үйл ажиллагаа гэж жоохон үйл ажиллагаа мууцсан тэгтэл гоё газар. Тэгээд нөгөө нэг зураг дарддаг байсан болохоор энэ нөгөө нэг Sharm el-Sheikh-ийн бүх одоо нөгөө боссууд нь тань. Тэгээд яг л нөгөө бүх боссууд яадаг гэхээр ерөөсөө тэр сэтгүүлээр гарчих юм бол тэр Sharm el-Sheikh бол Египт улсын хамгийн номер 1 газар нь. Дээрээс нь энэ одоо энэ хажуудлын Сауди Арабын шейх маягүүд ирж мэрдэг болохоор ерөөсөө би нөгөө зургийн аппаратаар явдаг хүн болгоно аа мэддэг. За энэ анимашн хийгээд байдаг гэхдээ зураг дардаг. Тэгээд зураг дардаг болохоор бүх тэр нөгөө шейх маягүүд надад найслах гэсэн яг зургаа даруулаад сэтгүүлээр тавьчих юм бол бас тэгээд ч одоо 70 сая хүнтэй усад танилцах хүсэж байгаа болон байдаг шүү дээ. Тэгээд би нэг юм 3 сар гаруй энэ ингэж амьдэрчсэн түүх байдаг. Тэгээд энэс би юу болсон бэ гэхээр одоо нөгөө нэг миний хувьд ч юм бол виз бол амар их асуудалтай байна л да. Яг л Монголоос гарахад ингээд визний асуудал. 2005 онд би Германы виз авах гээд Герман элчин сайдын яамн дээр ингээд очиод юу их ч яагаар би ихэд орох юм гэсэн чинь цаана бүр консмос нь хүрч намайг бүр гайхаж ирсэн шүү дээ. Нэг залуу дээ 20-д залуу дэлхийд ороход гарах. 2005 оны үед бол энэ бол маш сонир байсан. Үржтэй аял дэлхийд орно ингээд. Тэгээ тийм нөхцөл байдалтайгаар арай гэж виз аваад гараад дээрэс нь тэр нөө Туркийн виз, тэгээс Сирийн виз, Йорданы бант улсын виз гэдэг би бүр ингээд үгүй хэлцээ явж байгаа энэ юун дээр ирээд миний виз өгөөгүй. Одоо би ингээд бодоход энэ бол яг цаанаасаа ингээд маш гоё юм байсан. Тэгээд энэ цагаас хойш би нөгөө виз өгсөн ч өнөө өгөөгүй ч өнөө би ингээд тууштай ингээд явдаг болсон. Тэгээд одоо энэ ч би Египт нийтдээ 8 сар амьдэрсэн. Энэ хугацаанд би 4 удаа виз авсан. Суданы виз. Тэгэл 3 сар энэ чи ингээд анимаш уучраа болоод яг л гоё амьдарч байна. Гэхдээ нөгөө хүн угаасаа жаргал даадгүй гэдэг нөгөө өөдөртэй байхгүй. Тэгээд надаа явмаар байдаг. Гэтэл ингээд виз байхгүй. Тэгэл жоохон 3 сар ажиллаж байгаа буцаад юу руу очоод Каирд очоод дахиад Суданы визэнд ороод дахиад болохгүй. Дахиад
буцаж инженерс байж байгаа. Тэгээд энэ хугацаанд чинь би буцаж Израиль Явааны дай эхлэх бол тэр дайны бүсийн сурчлага хийгээд тэр нөгөө дайны сурчлага хийгээд гам үзэгдэх гэсэн. Ягаад гэвэл манайд ерөөсөө өмнө дайны одоо хөнгөн хэмж байгаа бүсдээр очиж тэмдэглэл одоо сурчлага хийсэн юм байдгүй. Тэгээд тэр тэмдэглэл та нар номдор бас авч уншиж болно. За нэг юм юу гэдэг юм аа. Тэгээд үнэхээр их сонин юм одоо дэлхийг одоо юу гэдэг нь дэлхийг тойрсон аялсан гэхээсээ илүү би бол уул амьдсан байхгүй. Яг бол би очсон улс олгонд яг тухайн хүмүүсийн усын нуугаад явсан дагаад амьдраад байсан. Яг бол тэгжээж би энэ нэг 21-р зууны ихэнх үед дэлхий ямар байсан бэ? За Арабын орнууд ямар улсууд байсан? Эдийн засгийн ямар байсан? Хүмүүс нь ямар байсан? Энэ бүх тэмдэглэлүүдийг бичсэн. За тэгээд нийт 11 жил яваад Лондон одоо орж ирээд тэгээд нөгөө эрүүл мэндийн асуудал гараад тэгээд үндсэндээ өнөөдөр энэ нэг жилийн хугацаанд анхудаа ингэж яг 30 км-ийн зайд ингэж амьдралаа өнгөрүүлсэн. Сайн нэг 2-7 хоногийн өмнө хүрсгэл явж одоо нэг тэр нэг юм юугаа сэлсэн 30 км-ийн яг сонин байт юм байлээ. Яг ингэж хүссэн зэгтээ одоо би сүүлийн аянаас одоо энэ чинь Африкт ингэ бүтэн тойрсож байгаа. Одоо энэ яг зөв гоё юм ингэж ярьж байгаа болооч энэ Египтээс цаашаа үндсэндээ тэр дан, ичнээ дан, үзүүчнээ, иргэний дан, иргэний дан хоёрын хооронд ялгаад тавьж амар шүү дээ. Яг бол иргэний дан гэдэг бол юу байх вэ? Манайх танах гэж байна. Ерөөсөө ингээд 12 3-та бацаан нэг автомат харьцаа явж байгаа шүү дээ. Тэгээд өдөр шөнө ердөө маш олон хэд хэдэн удаа нүүбийнх нь намайг юуны язараас авч гарч ирсэн. Тийм тохиолдож байгаа. Одоо бас өчтөр нутаг мөнгөөс. Тэгээд ингээд Африкийг бүтэн тойроод буцаж Европ руу орж ирээд тэгээд ингээд бас нэг сони юм юу байсан гэхээр би Монголоос ингээд яг би Монголоос дэлхийд орохтож гарахаас өмнө би зөвлөдөд амьдарч үзсэн, Америкт амьдарч үзсэн, Японд амьдарч үзсэн, Жунгаад амьдарч үзсэн байсан болохоор би бас юм үзсэн хүн байсан. Гэхдээ ингээд Европт очиод надаа эхэндээ ингээд таалагдсан. Европ ямар гоё юм бэ? Ямар гоё цэвэр ингээд юу юм бэ гэдэг. Тэгээд ингээд Африкийг туулаад буцаад Европ явсан чинь надад таалагдсан байсан. Ягаад тэгэхээр би юмыг өөр хардаг болсон. Юмыг өөртөө маш өөр хардаг болчихсон байх. Юм үзнүүд тайлна гэдэг чинь одоо бид нэр яг сая 90 онд чинь юм үзнүүд тайлаагүй байсан учраас сая нэг хэсэг нэг бүр амар шуурлаа шүү дээ. Байгаль орчин ямар сүрдгүү. Улаанбаатар хот чинь уулын дэлхийд номер 1 хот байсан шүү дээ. Тэ? Нэг байшин л нөгөө байшингийн сүүлдэр тусдгүү. Бүх хороонуудын дотроос цэцэрлэг сургууль байрлал өөр юм нийслэл юм хот байхгүй. Хотын төвөөс 5 км алхаад ахын цаас газар руу ордог юм нийс байхгүй шүү дээ. Ийм гоё хот байсан. Бид нар сая юм үзөөгүй байсан учраас бид нар хэдэн жилийн дотор ингээд бүх юмаа жоохон муу боллоо. Гэхдээ энэ нэг дэлхийг ингээд сайн ингээд үтсний дараа бий болгосон байх. За яг энэ бол жоохон Монгол Улаанбаатар бол угаасаа Монголын газар нутг гэх нэг 0-0 гэдэг чинь тийм газар нутг. Монгол бол бүх юм байна. Тэгээ би энэ дэлхийд одоо сая одоо энэ замыг туулсан дараа юу хэлээд байгаа гэхээр одоо энэ номоор энэ уулз одоо тогтмол уулз дийж байгаа. 7 хоног бол уулз дийж байгаа. Залуучууд уулзаа. Тэрэнд юу хийж байгаа гэхээр энэ дэлхийн одоо би 200 улсаас 88-ыг нь мэдж байгаа боловч би 200 бол ерөнхийдөө мэдж байгаа. Яг бол би Латин Америкийн улс орнуудыг үзээ, Хойд Америкийн одоо өндөр өсөлттэй орнуудыг үзээ, Европын баруун зүүн, Европыг бол би баруун Европын зүүнээс юугаар ялгаатай, өмнөд Европын хойдлоос юугаар ялгаатай гэдгээр ялгадаг болчихж байгаа байхгүй. Энэ дотор би юу харсан бэ гэхээр бидний нөгөө тарих угаагаад ингэ болохгүй байгаа гэдэг юм. Яг үнээр ихтэй бид нар бол бүх юм ямар ч асуудалгүй байна. Биднэрт бол одоо нэг жоохон ажилтгүй нэг програм байгаад байна. Тэгээ энэ угаасаа биднэрт энэ ажилтгүй програм өгөөд бидний нөгөө хямруулж байгаа тийм бодлого байна. Гэхдээ манад бусдаараа бүх юм байна. Бид нар бол дэлхийд одоо ингээд хэрвээ дэлхийн бүх шилдэг одоо судлаач ачиг судлаач залуучууд зөвлөд хамгийн шилдэг ус аль вэ гэдэг ингээд одоо өөрийнхөө усыг одоо магтнах юм уу, яах юм уу. Бол би Монголын номер 1 гэдгийг бол би бүх югаар баталж байна. Гэхдээ 3 дугаар барил руу шилжиж байгаа шалтгаан юу гэхээр манай эдийн засаг тэгээд улс төрийн бүтээсэн. Энэ хоёрыг бол бид нар жилийн дотор ч сарын дотор засаж шít. Тэгэхээр энэ бол нэг тийм асуудал биш. Зөвхөн биднэрт байгаа энэ байгаль зөв нэг айл дотор ингээд уршаа байгаа гэдэг те. Манай байгалаараа юу байгаа вэ? Манай соёлоороо юу байгаа вэ? Манай агаараараа юу байгаа вэ? Улаанбаатар бохиртой гэж байгаа бохирцсан гэж байгаа боловч Улаанбаатараас 30 км гарахад дэлхийн номер 1-т ордог цаг агаар биш. Өчил дөрөвч. Яг тэгэхээр манай газрын нутгийн хойд нутагт чинь шиврээ аваа байдаг. Тэгээ шиврээ аваа чинь манайхаас ган газар байдаг учраас тэр их хэмжээний өчил дөрөвч ингэж манайх үлээж идэг. Тийм учраас Монгол гэр дандаа урагшаа харсан. Тэгээ энэ бичлэг ингээд би хэдэн мянган одоо бол юунад хийж чадна. Монгол яагаад дэлхийд ингэж бид нар яагаад энэ хоёр юм. Өнөөдөр жишээлбэл бид нар айцгүй амьдарч шүү дээ. Сандал хэнийг нь уугаалаа зодон цахаа гэдэг сая ярьж байна. Бусдаараа бууд зам байхгүй, хоёр хөвшрөө ямар ч асуудал байхгүй. Би одоо хилээс 10 км-ийн зайд Монгол гэрд үйлчилсэн. Уус нуурын хөвөн дээр ямар ч асуудал. Тэгэл ийм л газар бид нар амьдарч байна. Энийгээ бид нар одоо ойлгоод энэ нөгөө нэг
ямар нэгэн мэдээллийн дайны гол зүйл нь юу гэхээр тухайн улс орны хүмүүс ерөөсөө итгэлийг нь унгахад гол зорилго байна гэдэг. Тэгэхээр тэр итгэлийн унгахын тулд ямар нэгэн байдлаар одоо энэ ингээд өдөр болсон мэдээлэлээр хөнгөвч 7 хоног нэг муу 7 хоног болгоно нэг муу сенсац дэгдчихэд энэ юмудаас бид нар гарчих юм бол буцаад болчих юм байна гэдгийг л саяны юм аюул дээр април 11 жилийн аян надад ойлгуулсан.